Дархан Уул аймгийн Хонгор сумын Зузаг багийн малчин Сэдэнбал гэргийл хам сүрэнгийн хамтаар улсын авраг малчин боллоо. Тэд сүүлийн 3 жилд малаа хорогдолгүй онд оруулж 100 эхээс 110 төл бойжулсан байна. Мөн малын тоогоо бууруулж нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлжээ. Адлан бэлчээр цагаарын онцлог таарсан тийм онцлог байна. Төрүүлж өсгсөн аав ээжтэй маш их баярлалаа. Улсын авраг цод авсандаа төвд их баяртай байна. Тэгээд төр засаг болдно. Төмөн олондоо маш их баярлалаа. Мөн Хонгор сумын Зузаг багийн сайлчин Ундрамаа улсын аврах сайлчин боллоо. Тэрээр 35-аас 50 үнээг өдөр тутам тогтмолсааж нэг үнэнээс жилд 2500 литр сүү авдаг байна. Ингэснээр хүнсний үйлдвэрт жилд дунджаар 60 мянга орчим литр сүү нийлүүлдэг гэж байлаа. Манайх жилд гаруй 30 гаруй үнэ тоглодог. Тэр сүүгээ болохоор нэг Тиса хувьцаат компани гээд Улаанбаатар хотын тэр байгууллагт яадгийг өгдөг. Зуны үедээ байнга тэр уус манай гадаа очиод аваад хөвлөө болгоо аваад өдөрт 100 гаруй литр сүү өгдөг борлуулдаг. Улсын аврах фермер болсон Базар Дэрэг Монбелиард үйлдвэрийн үхрийн цөм сүргийг бий болгожээ. Ингэснээр жилд дунджаар 70 мянга орчим литр сүг үйлдвэрт нийлүүлж 40 гаруй өсвөр үхрийг бордож хавар зах зээлд нийлүүлдэг. Махны гарц нь 180-аас 240 кг хүрдэг юм байна. Сүүний чиглэлийн 35 нөхрийн байртай улирлын чанартай 60-аас 30 нөхөр саадаг. Жилд 76 тонн сүг Тиса компани болон Дархан Уул аймгийн хүнсний дэлгүүртээр нийлүүлж байгаа. Өсвөр бордох 49 тонн нөхрийн байртай жилд Дархан хотынхаа хүнсний хэрэгцээнд 8-аас 10 мянган тонн махыг 4-5 сард шин мах нийлүүлэлт ажиллаж байгаа. Байнгын 5 ажилчнтай. Улсын аврах тариаланч Бат Цэцэг өнгөрсөн онд 160 тонны багтаамжтай зойрыг 80 сая төгрөгийн хувийн хөрөнгөөр барьсан. Мөн 10 га газрыг усжуулж нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлжээ. Манай нутгийн чинь маш хөдөлмөрч улсууд байдгийн. Маш олон эгч нар ах нар олон залуу бүсгүүчүүд аж ахуйгаа удирдаад зүгийн аж ахуй, хөлөмжийн аж ахуй, даршилсан ногоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн манай сум ерөөсөө маш боловсруулчин сайтай. Орхон сумын тариаланч Мөнхбат өөрийн хөрөнгөөр 40 га талбайг усчуулж хөрсийг тогтмол бордсноор нэгж талбайгаас авах ургацын хэмжээг 25-аас 30 центнерээр нэмэгдүүлж чаджээ. Энэ амжилтыг нь үнэлж улсын аврах тариаланч болгосон байна. Төмөслөн, байцаа, манжин, сонгон гэх мэт одоо төрөлжүүлэн тарьдаг байгаа. Ан гаагаас жилдний дунджаар нэг 18-аас 22 тонны ургац байгаа. Улсын аврах тариаланч болсон механикчуулагч Насанбат трактор комбайнаа жолоодож жил бүрийн ноором төлөвлөгөөгөө 110-аас 130 хувиар давуулан биелүүлсээр ирсэн. Шинэ технологиг урьдчилан судалж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг тэрээр өөрийн туршлагаа залуу механикчуулагчдаа зааж сургадаг байна. 26 жил орой ажиллаж байна. Аавгаа давж трактор комбайн барьж авсан. Тэгэл тэрийг үргэлжлүүлээд одоо тэгэл ажиллаж байна. Ийхүү Дархан Уул аймгаас өнөө жил 6 аврах шалгарлаа. Тодорхойлбол улсын аврах малчин 1, аврах сайлчин 1, аврах фермер 1, аврах тариаланч 3 байсан юм а. Аврагууд аймаг орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлж, газар тариалангийн салбартаа инновац нэвтрүүлэн ажиллаж байна.